Сайн байцгаана уу? Бодлын эзэн подкаст хэлж байна. За өнөөдөр бид хоёр мөнх тэнгэрийн талаар ерөнхий ойлголтуудыг өгөхөөр ярилцгаа сууж байна. Одоо мөнх тэнгэр гэхээр бидэрт яг тийм тодорхой ойлголт байдгүй. Одоо бидний шүтэн юм уу, бидний шашин юм уу, эсвэл бөөм мөргөл юм уу, ёс заншил юм уу те. Энэ дээр яг тодорхой ойлголт өгье гэж бодоод энэ талаар ярилцгаа сууж байна. За ер нь яг мөнх тэнгэр гэж ойлголт одоо яг тэр юу юм бэ? Мөнх тэнгэр, мөнх тэнгэрийн үйл, мөнх тэнгэрийн хүчин дор. Өөрөөр хэлбэл бүх зүйлийг ингээд монголчууд мөнх тэнгэртэйгээ холбож сурчжээ. Тийм одоо бүр генд юм шүү дээ, тий. Генд нь, ясанд нь, одоо цуснд нь тий. Өөрөөр хэлбэл монголчууд дотооддоо маш их омогтой. Өөртөө нэлээд том оршихуйтай гэдгээ зөнгөөрөө мэддэг. Тэгээд тэд одоо хинийч дор орохгүй юм тий. Гэтэ өөрөө ингээд дотоодоос хүн болгон мэдэрдэг учраас монголчуудыг бардам гэж хэлдэг. Бардамдаа бүр омог бардам тий. Омогшин гэдэг чинь яг утгаараа бол өөрийн дотоод ертөнцөөгээ тэр их нөгөө мэдрэмж өөрхөн одоо суурь өвдөлтэй цаад даалт ертөнцид өөрийг нь ивэж байгаа тэр оршихойг өөрөө мэддэг учраас итгэдэг учраас зөнгөөрөө энэ бүх процесс зөнгөөрөө авахгүй. Ингээд санаасаа бүр омог бардам Монгол сөрч. Энэ бол монголчуудын суурь үзэл омог бардам гэдэг. Бардам гэхээр одоо яг даалт ертөнцид бардам хүмүүс яг нэг шуналд автаад шунлын суурь ихтэйгээр бардамнаад эхлэхээр өөрөөр хэлбэл эд хөрөнгө материалдық зүйлстэй тийм зүйлдер бардам болоод ирэхээр юун дээр чи бардамнав тэр хэмжээнд очдог байхгүй. Тэгвэл сүнслэг бардам гэж байна тийм. Сүнслэг төвшөнд бардамнаад эхлэвэл та сүнслэг бардам болж байгаа юм тэр. Одоо өөрөө байдгийн өөрхийн эрд чадалт бардамнаад эхлүүл те та тэр хүч чадлаараа л бүхнийг ингэж одоо ороож баглаж төөрөө сэтгэнэ гэсэн үг шүү дээ. За тэгвэл яг омог бардам гэдэг нь юу гэсэн үг гэхээр бүх хүний дотор омогших гэдэг мэдрэмж өөрийн яг дотоод зүүн өөрийгөө алсан үед маш омогшдог байхгүй цаанаасаа. Хүмүүс ингээл хурдны морь хараад тэ эсвэл ингээл монголоор бахараад би омогшлоо. Тэ яг тийм зүйлүүд дээр омогшил төрөөдөө. Тэрний тэр дотоодд нь одоо байж байгаа зүйлс аахгүй. Тэр одоо омог бардам суурийг монголчуудад ингэж хүчтэй өгсөн юм байна. Цаана тэр хүч нь байгаа нь. Тийм учраас монголчууд цаг нь болохоор бүхэн дотоод ертөнцөөр ороод. Буюу одоо дотор болгонд нь мөнх хөх тэнгэр нь байж байгаа. Генд нэж. Тэрийг ингээд мэдрээ. Тэрэн дотор оршиж байгаа тэр их суу бэлэг ухааныг өөрсдөөс сэргээж чаддаг. Тэгээд сэргсэн суу бэлэг ухаанаа арга амьдрал дээр арга суурин дээр авьяас бэлэг болгож гайхаж чаддаг. Өөрөөр хэлбэл арга бэлэг, суу бэлэг тэгээд дээрэс нь омог бардам энэ гурав бол мөнх хөх тэнгэрийн улаач нарын ерхий өвдөл том суурь ахгүй юу? Цаанаасаа байж идэг. Бэлэн, цэцэн тэг бүх юм нь өөрт нь мэдрэгдээд нөгөө цус амтгтаад гэдэг шиг тийм энэ бүх юм нь мэдрэгдээд байж идэг байхгүй. Тэр юу улаач гэхээр одоо заавал юм улаач хүн дээр одоо мөнх тэнгэр одоо энэ омог тэнгэр юм уу холбогдно гэсэн үг яа гэсэн үг. За юутай ч ихлээр мөнх тэнгэр гэдэг ойлголтоо дахиад нэг сайн тодруулаад. Энийг яаж улаачлах юм бэ гэдгийг ярьж өгье тийм. За тий. За тэгэхээр мөнх тэнгэр гэдэг бол ерөнхийдөө монголчуудын нийт мэдээллийн сан генд нь байгаа бүх ухамсар мэдрэмжийн бүхэл том төлөвийг хөх тэнгэр гэж хэлдэг. За хөх тэнгэр
одоо ямар үүрэгтэй вэ гэхээр буюу монголчууд ямар үүрэгтэй вэ гэхээр энэ хөрс дэлхийг энэ дэлхийн хамгийн дээд хэмжээсийн ухамсар мэдлэгт хүрч чадсан энэ дэлхий дээр амьдарч байсан тэр одоо хүмүүний тий хамгийн дээд одоо хэмжээс хүрч чадсан тэр мэдлэгийг энэ хөрс дэлхийрөө буулгаж одоо арга ухаанд нэвтрүүлэх үүрэг роолыг өөрсөндөө хүлээдэг. Тэгээд дэлхийг одоо доод татамжийн тий хамаг болж болохгүй бүтэхгүй одоо бүх зүйл ингээ бүр сүрлийн эрх төвшний тийм их одоо тархины амьдралаар амьдарч тий бүх зүйлийг хувь сэтгэлгээн дээр одоо төлөвшүүлсэн энэ дэлхийг ингээ бүр бүх хүн хувиа бодоод эхлэхээр энэ дэлхий чи өөрөө одоо үгэрдэг юм уу сүрдэг барагддаг сүндэг тий бүр хүчин талаад эхлэхээр энэ галуу явуулдаг. Тэгвэл монголчууд яг ингээд хамгийн доод зэгтээ үрж явах агшинд нь барьж аваад тэрийг ингэж одоо тархилаг тэр хувь ойлголтоос нь гаргаад тий өөрсдийнх нь татаад ашгүй гэдэг тэр бэлэг ухаан сууд чадварлууд оруулдаг ийм одоо дэлхий дээр одоо тэнцвэржүүлэгч дэлхийг одоо цааш нь мөхөлгүйгээр зөв суурьнд нь ингээд тэгшилж заамжилж тий ингээд аврагч гэх юм уу асран хамгаалагч өөрөөр хэлбэл дэлхий бол тэр чигтээ монголчуудын ямар байхаас шалтгаалж энд өөрчлөлт хувьсэл хөгжил явагддаг гэж хэлж байна. Одоо яг нь тархины хөгжил дээд зэгтээ хүрэх буюу хувь хүн дээр очиод ирэхээр энэ ч бэлэг ухааныг одоо аль талд нь бид сүнслэг талдаа тэнцвүүлж өгдөг байх юм шиг. Тэнцвүүлж өгөх бас ч ирдэг гэсэн. Тэгээ монголчууд өөрсдөө хамгийн дээд хэмжээнд хүртлээс сэрж чадаад тухайн хөрсөн хэмжээстэй одоо дэлхийн татамжийг авч өгч өөрчлөлтөв тий дундчлаа. Тэгээд дахиад дэлхий тэрнээс хойш үйл явц өрнөлтний явсараагаад дахиад хязгаар нэгцэх доод төвшөнд ирдэг нэг юм давтамжтай. Тэгэхээр монголчууд дахиад сэргээл бүгдийг ингээд одоо байранд тавьдаг гэх юм уу. Тэр одоо яг энэ цаг үе ихлээр монголчуудын сэргийлэлт явагдаад эхэлсэн. Гэхдээ яг хүн болгоны мөнх тэнгэрийн үүлийг хийж чадахгүй. Тэр төвшин арай болоогүй. Тэр төвшөнд аваач ихний хүмүүс сэрж сэхэрж гэгэрчтэй яг энэ мөнх тэнгэр буюу одоо хэмжээс рүүгээ орж тэндээс бууж ирэх содор ном хэмжээс нэрсэн үйл ажиллагаанууд явуулаад тэгээд яг тэр хөрсөн хэмжээстэй монголчуудаа татаа явж байгаа. Монголчууд татагдсан гэдэг чинь дэлхийн өөрөө тийшээ татагдж байгаа байхгүй. Энэ дэр одоо яаж штэ хүн монголчууд ингэж сэрээд байна уу гэхээр бас хүмүүсийн ойлголт дэлхийн нийт төрөл өрн сэрэлж авч сүнслэг сэрэлт яваад байгаа штэ. Энэ дэр одоо монгол гентэй байгаа тэр хүмүүс мөн. Монголчууд угаасаа дэлхийгээр дүүн тааж уушхыг хичээдэг. Яг Монголын цөм бол энд байгаа. Гэхдээ дэлхийгээр дүүрэн монгол цус монгол яс. Тэгээд эдсүүд би. Түүгээрээ дамнуулаад мөнх тэнгэр үүлийг хийдэг байхгүй. Тэгэхээр мөнх тэнгэр гэдэг нь болохоор ердөө бидний яриад байгаа сүнслэг далд оршихын бүх хэмжээсийг мөнх тэнгэр гэж хэлж байгаа. Тэгвэл магадгүй те материалын ертөнцийн амьдралтай 3 дахь хэмжээсийн хүн түүний дээр орших 4 5 дахь хэмжээсийн одоо нэлийн хайранд суралцсан бүх зүйлээс үнэн хайж эхэлсэн те амьдралын ингээд зөв хүн болох төлөвшөлт орсон 4 5 дахь хэмжээс бол тэдний хувьд мөнх тэнгэр юм. Өөрөөр хэлбэл хэмжээс болгонд мөнх тэнгэр оршиж байгаа. Гэхдээ бидний хүрээгүй хэмжээсийн одоо хэмжээсүүд бидний мөнх тэнгэр болчиход. Хүрчгээрээ тэр болохоор бидний одоо хийж чаддаг, хүрстэд буулгадаг арга нь болчиход байгаа. Тэгэхээр ерөөхдөө арга амьдрал, бэлэг амьдрал гэж ярьдаг шүү дээ. Арга бэлгийн тэнцвэр гэдэг. Арга бол ерөөсөө материалын ил ертөнцийн амьдрах арга нь юм. Бэлэг бол далд оршихуй буюу
тэр дотоод хүнслэг өгдөл чадамж тэр даалж ертөнц ахгүй юу? Тэгмүүд энэ арчид яаж хослуулах юм гэхээр мэдээж одоо мөнх хөх тэнгэр гэж ярьж байгаа тэр хөх тэнгэр тухайн хүн өөр хэмжээсээс мэдээлэл авлаа. Тэрийг арга ертөнцид буулгахыг хөрс зүйтэй газардуулах гэж хэлж байгаа. Тэгвэл ингийн тулд мэдээж те түрүүн ярьсан улаач гэдэг үйл орж ирж штэ. Улаач гэдэг хүн яадаг гэхээр та бүгдээр мэдж байгаа. Манай бөө мөргөл те. Өөрөлдвөл өөр одоо хэн нэгний оршихуйгаас эсвэл өөрийнхөө оршихуйгаас эсвэл ураг удмаасаа буулгах одоо төлөв гэж байгаа. Төлөв гэдэг нь болохоор тухайн үед одоо энэ төлөв авалтаа энэ одоо дэлхий дээр хийсэн жишээ шүү дээ. Дэлхий дээр төлөв авалт хийсэн нэг одоо төлөв авалтын ухамсар мэдрэмж буурж ирэхийг төлөв гэж хэлж байгаа шүү дээ. Тэгвэл тэр төлөв гэдэг одоо зүйлээ бид дээд хэмжээс ол дээдэс доод хэмжээс бол доодс гэж нэлчээд байгаа шүү дээ. Тэгвэл дээдсээ өөртөө өрн залж байгаа тэр хүнийг улаач. Гэтэ өрн залахдаа одоо бидний харвал буулгаж суулгах дамжуулна гэдэг яриануд байдаг. Бидний ялгаа нь юу гэхээр дамжуулна гэхээр өөрөө одоо тэр дээдсээ холбогдоод өөртөө тааруулаад өөрийнхөө ухамсар мэдрэмжинд тааруулаад тэндээс одоо мэдээлэл татахыг дамжуулах гэж хэлж байна. Тэгвэл буулгах гэдэг нь тэр дамжуулалтын хувь нь нэлийн өндөр хувьтай болоод тэрийг ингээ бүр яг барин 50 болгож буулгаж буулгах гэж байна. Тэгвэл суулгах гэдэг нь юу гэсэн үг вэ? Өөрөө тэр дээдсийн төвшөнд өөрөө дээдс болгон хувираад би энэ дээдсийн бүх одоо чадамж үг хэлээрээ өрнөл үйлдэл болгоныг нь өөрийнх нь биеэр бүрэн суулгаж өөрөө тэр дээдсээ болж өөрийнхөө ухамсар хяналтыг одоо бүрэн аваад суулгах яа гэхэд суугаад авч байгаа байхгүй. Одоо энэ махан бие ерөөсөө тэр дээдсээ болгож хувирахыг суулгах гэж хэлээд байна шүү дээ. Тийм, тэрийг суулгах гэж байна. Одоо тэгээ энэ дээр юу байгаа даа шүү дээ. Яг энэ мөнх тэнгэр монголчууд сэрлээ гэхээрэл буцаал нөгөө 13 дугаар зуун дээр очих уу, мал аж ахуйгаа байгальтай одоо их дэлхийд ээлтэй тий нэг монголчууд нэг морой унаал маллал ирэхээр гэрээ барай гэртээ амьдрахаараа буцаад монголчуудын цаг ирж ийн ухааны юм яриад нэг тийм ойлголт яваад байгаа шүү дээ. Энэ бол хайр цэглэлт байхгүй юу? Одоо яг 13 дугаар зууны үеийн хаан хатад тэр дээдсүүдээ буулгав. Хэд болоод тэднийхээ мэдээж л одоо тэр хэмжээс хүрсэн чадамжуудыг гаргаж энэ Монголоо засах мэдээллүүдийг авах. Энэ өөрсдөө засаж хүн болгох, сурлуу оруулах энэ бүх үйл процесс явуулгүй яах вэ? Гэхдээ яг одоо тэр болно гэсэн үг биш шүү дээ. Одоо энэ тухайн цаг мөчтөө тохируулж хувирж хөгжил явагднаас ухрах гээд байгаа юм биш шүү дээ. Ухрах гээд яг тэр хэмжээст нь баригдаад яг тэр дэсүүдийнхаа үг хэл яриагаар бүх зүйлийг хийж эхлэн гэдэг бол өөрөө одоо хайр цэглэлт гэж ярина. Хязгаарлалт үүсгэж байгаа. Гэтэл мөнх хөх тэнгэр чи өөрөө энэ дэлхий дээр асар олон төрлийн агуулт энэ дэлхийн бүх мэдээллийг өөртөө суулгасан тэр их одоо генийн сан шүү дээ. Тэгэхэд тэндээс зөвхөн 13 дугаар зууны үеийн тэр мэдээллийг татаж гаргаад түн шиг болсноор одоо энэ ингээд сэргэлт явна гэсэн процесс бол өрнөн гэж байхгүй. Бүр хязгааргүй байх хэрэгтэй байхгүй юу? Одоо өөрч хязгааргүй дэлжтэй мөнх хөх тэнгэр эцэг гэж одоо жишээний дэлхий дээр хамгийн дээд хэмжээст хүрсэн хэн нэгний хүрсэн дэд төвшөнд мөнх хөх тэнгэр эцгийн төлөв шилжижээдэг. Тэгээд тэр төлөв шилжиж тэр хэмжээс нэрэгдээд тэр мөнх хөх тэнгэр эцэг хүрсдэх дэлхий рүү тэр дээд мэдээллүүдийг буулгаж ирж байгаа энэ процессыг одоо тэр чигтээ энэ дэлхийн шинжлэх өөрчлөлт
ахиж дэвшлэн ахгүй. Тэгээд улам л одоо мөнх хөх тэнгэр эцгийг улам дээд хэмжээс рүү тэмүүлүүлэхийн оронд тий түүний үйл хэргийг тэр 13 дугаар зууны үеийн хэмжээсэд барьж ин гэдэг чинь өөрөө баг эсрэг юм хэлдэг шүү дээ. зөрчилсөн хэрэг болчиход байгаа. Тийм тийм. Одоо нэг гэрээ бариад дээлээ өмсөхөр бол одоо Монгол ахуй, Монгол сэргэлт одоо сүнсний сэргэлт болох гэдэг шүү дээ. Ер нь бол. Тийм яг уу Монгол угсаа тий ондоошил одоо энэ яс заншил энэ бүгдээ хүндлэлгүй яах. Гэхдээ түүнд баригдаж болохгүй л гэдэг санааг бол хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр монголчуудад хүн болгоно мөнх хөх тэнгэр бий. Хүн болгон өөрхөн дотоод руугаас сэрээд өөрхөн хэмжээс, ухамсарын хэмжээс, мэдрэмжийн хэмжээстэй ахиж хахад хүн улам цэвэр ухамсарлууд тэмүүлж хүн улам тэр цэвэр ариун нандин хайр тий инэрэнгүй хайр, нэгүүлсэнгүй хайр, нэмж сэтгэл өөрөөр хэлбэл энэ зовлон болгоныг зовлон гэж хүлээж авах болоод зовлон болгоны ард яагаад зовоод байгаа учир шалтгаан айдас ухаалаа олж мэдээд тэгээ яг хийж үйлдэж байх хугацаанд өөртөө итгэлээс сэргээгээд өөрийн дотоодод байгаа авиас чадамжийг нээгээд бүх зүйлээ ингээд жаргаж хий. Тэ? Ингээд бүх зүйлийг өсгөж өржүүлэх гэдэг байр суурин дээр хүн хүрч ирч чадвал тэ? Хүн өөрөөр хэлбэл үргэлж одоо жаргах гэдэг зүйл дээр төвлөрөөд хийж байгаа процессаа жаргасан шиг жаргаж хийгээд өөрөө өөртөө итгэлээ олж аваад өөр бусдыг итгэлтэй болгоод хүн итгэлээ олж авч л байгаа үед жаргаж идэг. Бидний яриад байгаа тэр жаргал гэдэг юм чинь маш хол худал ойлголт байдаг. Тэр үргэлж ирээдүйд нэг хэсэг юм өрснөө дараа жаргах юм шиг боддог. Тэр төөрөл бид төсцсөн. Гэтэл жаргал гэдэг чинь яг одоо цагтаа өөрөөрөө олж авч байгаа процессыг жаргал гэж хэлж байна. Хүн өөрхөн дотоод руу хэр хүчтэй өөрийгөө олж аавна. Тэр хэмжээгээр мөнх хөх тэнгэр лүүгээ улам одоо уусан орж байгаа гэсэн. Тэр монголчууд бол тэр чигтээ мөнх хөх тэнгэрийн улаач нар үлдэнгүүд шүү дээ тий. Дамжуулагч нар тий. Мөнх хөх тэнгэр гэдэг чинь өөрөө монголчууд ахгүй. Тэгэхээр одоо манай монголчууд одоо яг одоо тулгараад байгаа асуудал одоо энэ дээр нэг ойлголт дутуу яваад байгаа зүйл одоо яавал бид нар одоо энэ дотоод руугаа илүү гүн үнзгий орж одоо мөнх хөх тэнгэртэйгээ холбогдож одоо тэнгэрт ивэгцэн монголчууд гэж ярьдаг шүү дээ тийм. Тэнгэртэй одоо хизээнээс одоо ер нь хувь хүн дээр юун дээр анхаарч иж энэ тэнгэртэйгээ холбогдож ивэгдэх гэдэг юм. Бид амьдралаа ердөө үржил шимтэй болгож чадах юм бол бид дотоод руугаа орчдөг. Одоо бидний айдас дандаа алдхаа сайхан айдастай шүү дээ. Алдаа гаргахаа сайхан айдас биш. Өөрийгөө алдхаа сайхан айдас. Хүн үргэлжтэй өөрийнхөө үн цэнийг алдхаас, өөрийнхөө итгэл үнэмшлийг алдхаас, өөрийн дэлхийгээс өөрийгөө алдхаас, үхээс тэ өөрөөр хэлбэл ингээ өөрөө уусан үгүй болох тийм айдастай. Тэр нь алдхаас айц гэж байна. За ийм айцтай хүн үргэлж аливаа зүйл дээр дандаа дотоод дээр төвлөрч амьдардаг. Яагаад гэвэл тэр үргэлж айж шүү дээ. Үргэлж айж байгаа учраас үргэлж тэр хүн чинь хувь хүн дээрээ байна тийм үү? Хамгийн айцтай хүн хамгийн их хувайчигч байдаг. Түүний дотор өөрөвч багтдаг гэх юм. Тэр хувь хүн байна гэдэг чинь өөрөө тэр мөнх хөх тэнгэрийг тэр нийтийн одоо монголчуудын нэгдмэл том ухамсар мэдрэмжийг хувь хүн дээр хүн гаргаж чадахгүй. Тэр ядаж хэдэн хүнийг зүг сэтгэлдээ багтааж иж тэр чадамж нь баг багаар гарна шүү дээ тий. Тэгэхээр энэ алдхаа сайхан айц гэдэг зүйлээсээ бүрэн амжирахын тулд өөрийгөө улам мэдрэх, өөртөө улам итгэхтэй өөрийнхөө
дотоодыг улам нээх, дотоод нээн гэхэд энэ тийм хол ойлголт биш. Энэ ердөөсөө л өөрөө өөрийгөө одоо олох гэсэн үг шүү дээ. Тэгээ өөрөө хаана байгаа юм? Бидний одоо дотор хязгааргүй тэр мөнх бүх тэнгэр өвдөл байгаа. Тэрийг олохыг л өөрийгөө олох гэж хэлж байгаа шүү. Тэрийг олчихлээр санаа амарчж байгаа байхгүй юу? Айхаа болчихж байгаа гэсэн. Яа алхаасаа хайц энийг одоо хамгийн сайн дарах зүйл нь бүх зүйлийг одоо өсгөж үржүүлэх үр шимийг нь мэдрэх гэдэг дээр төвлөрч орж ирэхээр энэ найз айлдаг. Яа тэгвэл те би гэж зүйл байхгүй болох вэ гэж яхаа орно. Надаас юу гарч, юу сэтгэгдэж те миний одоо шин санаа нь миний хийж чадах зүйл энэ нийгэмд юу байв? Би түүнийгээ өөрөөсөө гаргая. Өөрийгөө томруулъя тий. Өчигөн хувь дээрээ байж айж өгөх жахын оронд би өөрөө том болох хэрэгтэй. Би ядаж нийгэмдээ хэрэгтэй хүн болъё тий. Би ядаж гэр бүлтэй өөрөө өөрийгөө бүрэн зориулаад тэднийг бүр одоо юу гэдэг юм улс их орондоо хэрэгтэй хүн болгоё. Эсвэл дэлхийн хэмжээний хүн болгоё. Гэт өөрийн энэ жижигхэн юмаа хогдохгүй гэдэг айцаас эсрэгээр нь өөрөөсөө өсгөж үржүүлж гаргаж өөр дотор байгаа тэр бүх үржил шинийг бусд руу гаргаж цацж явах хэрэгтэй. Энэ рүүгээ орсон хүн өөрийн ирэхгүй дотоодоос нь тэр их хүч чадлууд нь гараад өөрийн дотоод ашгүй нэгдээд тэнд одоо оршиж байгаа тий өөрийн дотоод ашгүй хэмжээс нь хэр их одоо ахиж ухамсар нь хэр их тэлж мэдрэмж нь хэр их өсөж байна. Тэр хэмжээгээр мөнх тэнгэрийн үүлийг залгамжлагч нар болчихж байгаа байхгүй юу? Одоо тэгээд энэ яг мөнх бүх тэнгэрийг буюу одоо тэнгэртэй холбогдсон хүн гэхээр л нэг өмчлөлийн сэтгэлээ яваад шүү дээ. Би л буулгадаг бусд нь чадахгүй. Энэ бол миний юм баг ярих гэдэг нэг төвчлөх гад ч юм уу. Би энийг яг үнэгээр нь буулгах чинь энэ бол тусгай хүн дээр буудаг аа. Тэгэхээр бол алтаа уурагч гэж яриад байна уу те нэг тийм нэг. Жижиглүүлээд шүү дээ нэг тойрогт оруулах гал. Тийм мөнх бүх тэнгэрийг хизээч ховчлтгүй юм аа. Ховчлахаар л хувь болчихж байгаа зү тий. Тэгэхээр ховчилж бодж байгаа хүн одоо маш бардам гэтээ шунал сүртэй үзэлтэй байгаа нь тэр. Өөрөөр хэлбэл мөнх тэнгэр гэдэг нэршлиг өөртөө маш хүчтэйгээр одоо ашиглаж тий. Өөрөө мөнх тэнгэр болцсон юм шиг сэтгэж. Мөнх тэнгэрийн өмнөөс дуугарч үйлдэж. Тэгээ түүнийгээ би хийчлээ гэж андуурч байгаа юм тэр. Мөнхийн хөх тэнгэрийн үйлийг би гэж бодож хийж байгаа хүмүүс бүгд хувь сэтгэлгээндээ бардамнагсад шуналтай автгасад байхгүй. Хизээч би хийчлээ гэдэг үзлэр биш. Энэ монголчуудынхаа төлөө. Тэгээ энэ дэлхийхээ төлөө би мөнх бүх тэнгэрийн үйлийг хийж байна. Энэ нас буруу. Яг л би хийж байна гэж юм тийм үү? Тэгээ өөрөө мөнх тэнгэр болсон хэмжээний одоо тэмүүлэл буюу огшилтай. Мөнх тэнгэрийн бүхий үүлийн төлөө өөрийн би гэдэг үзлээ бүрэн гаргуунд нь гаргаж золиослжтэй. Өөрөө мөнх тэнгэрийн одоо энэ их том үйлийг өөрөөрөө дамжуулж байгаатай нэг удаач тий хувь бардамнал буюу одоо тэр шунал цорьнд автахгүйгээр яг энийг цэврээр нь гаргаад явж байгаа энэ хүмүүс жинхэнэ одоо омог бардам мөнх тэнгэрийн үйлийг үйлдэгч байхгүй юу? Амаг бардам дээр өргөж огшиж дээд хэмжээсээр өргөлж тэмүүлж тэ орж ийн. За тэгэхээр хүн болгонд мөнх бүх тэнгэр буух бүрэн боломжтой монголчуудад
За тэгвэл мөнх тэнгэр бидэнд бууж сууж эхлэхэд бидний бүхий л одоо энэ хөрсдөд байгаа бидний сэтгэлийн хор жижиг биеийн те бүх одоо энэ шуунал те одоо шунал сүртэй бардам атаархал одоо бүх хувь үзэлд нийцүүлсэн үзэл бодлуудтай минь тулалддаг гэхэд мөнх хөх тэнгэр. Тэрийг маань улам хүчтэй бидэрт мэдрүүлдэг. Бидний бүх айцыг бүр биднэрт бүр харагдахын дээр харагдуулж мэдрэгтийн дээр мэдрэгдүүлэн бидний амьдралд биднийг засахын тулд биднийг шахаж эхэлдэг. За энэ үед нь энэ айц дээр төвлөрөө айцаа олон томруулаад сэтгэлийн хороо улам мэдрээл түндээ автаад эхлэхээр мөнх хөх тэнгэр түүнийг одоо сороод шалгууртаа унсан бол орхин одно. Хэсэг шалгаж хамт байдаг. За шалгуурт тэнцэхгүй байгаа хүмүүс улмал одоо доод түвшний хил яриа шунал хүсэлтэй мөнх хөх тэнгэрийг ашиглаж эхэлдэг. Унах хүртлээ шүү дээ. Тэр найдлага төрж штэ тэр хүмүүс засрах болов. Өнөө засрахгүй мөнх тэнгэр буусан хүн сарианда унжвал тэр удахгүй хинч биш болоод байгаа байхгүй. Одоо тэгээ энэ дээр юу хүмүүс бас гайхаж байгаа л та. Бодлын эзэн сүнслэг сургалтын төв. Одоо дотоод оршихуй ярьлаа, язгуур ярьлаа, жижиг бие, том бие ярьж илаа тий. Тэгээ гэрлийн хэмжээс ярьлаа. Одоо яагаад гинэт энэ мөнх тэнгэргээ яриад нуаа гэж бодож иж магадгүй. Түрүү яллаа штэ мөнх тэнгэр бидний үгс сордог. Тэгвэл тэр сорионд нь тэнцээ даваад гарч байгаа хүмүүс бас байдаг. Өөрийнхөө бүх хувь үзлийг хаяад өөрхөн одоо дотоод руу улам тэмүүлээд тий. Тэр сэтгэлийн хор гэдэг юмаа сайхан цэвэрхэн одоо сав болж чадсан бол мөнх хөх тэнгэрийг цэврээрээ буугаад үүлээ дамжуулахыг хүсэж байгаа. Тэ? Одоо мөнх хөх тэнгэр бидэн дээр одоо яага бодлын эзэн биднийхэн дээр ингэ яригдаад эхлэв гэхээр бид одоо эхнээсээ шалгуурт нь тэнцэж эхэлж чадгүй. Тэгээ бидэн дээр одоо биднийг сонгож тоож бууж ирж байна. Гэтэ бид энийг бид буулгачлаа гэж нэг жогшихгүй. Өнгөрөхгүй те. А бид харин шалгуурт нь нэг атайхан шиг тэнцээд үүлийг нэг өөртөөрөө дамнуулаад хийгээд энэ Монгол угсаагаа сэргээгээд Монгол хүмүүсийн дотоод оршихуйг нь бүрэн нээгээд энэ мөнх хөх тэнгэрийн үүлэнд нь одоо зөв чиглүүлээ замчлаад одоо сургалтанд орж ирэх хүмүүст бид энэ мөнх хөх тэнгэрт тэнцэх хэмжээний одоо сэтгэлийн хоруудын цэвэрлээ чадвар чадамжийн нэгээ дотоод оршихуйтай нь холбож өгөөд тий өөрийн сүнснийхэн өгдөл чадамж юу юм бүр сүнснийхэн одоо тэр дотоодод байгаа бас маш олон түвшний доод эцүүд доод хэмжээсийн тэр хоруудын хүртэл цэвэрлэлсээ тэр хүн өөрөө өөрийгөө давхар цэвэрлээд ингээд нэгэнтээ одоо маш их цэвэрлэгээ өөрчлөлт шинжилэл бүх юм харах үнцэг өөрчлөгдөөд за ингээд бэлэн болсон үед бидэнд мөнх хөх тэнгэрээс хуваарлагдаад хүн хүний өөрхөн сүнсний өгдөл чадамжинд нь тохирсон эцүүд чадамжууд хуваарлагдаж орж иж байгаа. За тэгээ бидний хэсэг хүмүүс мөнх хөх тэнгэрийнхээ үүлэнд зүтгэж эхэлсэн. Тэгээ биднээс дамжуулаад мөнх хөх тэнгэрийн үүлэндээ үнэхээр одоо чин сэтгэлээсээ зүтгэн гэхээс илүү энэ Аз жаргал ахгүй юу? Монгол хүн өөрийгөө олж байгаа л процесс байгаа зү. Тэ? Бидний энийх амгшил бардам тэ энэ их сэхүүн одоо хинт захихтай хүсдэггүй хизээч монголчууд өөр хондоо нэгддэггүй энэ зүгэл айцаар биднийг өдөртдөг тэ? Тэс бид одоо бусад зүйлээр хинт ч өдөртөхгүй байгаа шүү дээ. Тэгвэл энэ айцаас нь салгаад
энэ их одоо өгдлийг мөнх хөх тэнгэртэй нь холбоод башгуутай нь холбоод өгөхөөр бид зүгээр жаргаж энэ дэлхийг өөрчлөх, өөрсдөө орших, тэ бүх зүйлийг одоо игэргээр хуургах. Бидний энэ өгдлүүд сэргээд бид өөрийгөө л олно гэсэн үг шүү дээ. Тийм учраас одоо мөнх хөх тэнгэрийн тухай яригдж эхэлж. Тэр байтугай мөнх хөх тэнгэр эцэг үе хамгийн дэд хэмжээс одоо байгаа. Тэр төлөвөөс энэ дэлхийн одоо самсараа гэж яриад байгаа. Дэлхийн одоо тойрогт олон төрлийн авралтыг хийж байгаа бүх туршлага туулал одоо бидний хэлдгээр акашин тавчаа тийм. Дэлхийн бүх мэдээллийн сан хөх хөөхд буюу мөнх хөх тэнгэр маань эзэмшдэг. Тэгээд тэр их одоо мэдээллийн сангаар дамжуулаад энэ дэлхий дээр юу болохгүй байгаа юм? Юуг нь засах юм? Юуг нь шинжлэх юм гэдгийг мөнх хөх тэнгэр эцэг өөрөө шийддэг байна. Тэгэхээр одоо тэнгэр эцэг хөрс дэлхийдээ бууж залраад энэ хөрс дэлхийг тэр дээд хэмжээст хүрсэн мэдлэг оюунаараа цэнгэлхийг хүсэж байгаа. Тэгээд мөнх хөх тэнгэр эцэг маань хамгийн их өндөр гэрлэн төлөвт оршдог. Дэлхийн хамгийн өндөр хэмжээс ахна шүү дээ. Хамгийн хэмжээсийн хязгаар хаана вэ? Тэнд л ерөөсөө байж байгаа юм шүү дээ. Одоо энэ дэлхий дээр жишээ нь мөнх хөх тэнгэр эцэг хэмжээсээ дэлхийг хүснэ. Тэхийн тулд хин өөрийн татгшаага олж хин цэврээрээ оршиж дээ. Хин дэр хэмжээс өөдөө одоо өгсгийн дээр өгсөж чадж байна. Түүнийг мөнх хөх тэнгэр эцэг дэмнээд түүнтэй хамтраад хэмжээс авдаг. Тэгээд тухайн хүний тэр хүрсэн хэмжээсийг дэлгэж нэрээд хэмжээс хүндэн нэрнэ тий. Тэгээд доошооч нэрнэ. Тэгээд энэ бүх мэдээллүүдийг дэлхий дээр буулгаж газардуулдаг байх юм шүү дээ. Тэгэхээр хүн болгон өөрийн дотоод оршихуйтай. Дотоод оршихуй байгаа түүний тэр одоо том оршихуй буюу бидний хар том бие. Тэр том бие энэ дэлхийгээс өндөр хэмжээс үүдтэй байдаг. Буюу дэлхийгээс өөр зөндөө одоо өндөр хэмжээсийн гарыг ертөнцүүдээр төрөл авалт хийсэн байдаг. Түүнийгээ одоо өөр дотроо нээж чадж байгаа тэр хүмүүс мөнх хөх тэнгэр эцгийн хэмжээс ахуулж байгаа болчихж байгаа байхгүй юу? Тэр яг мөнх хөх тэнгэр эцэг өөрөө юу гэдэг вэ гэхээр энэ өөрөө бүхэл бүтэн том оршихуй юм. Дэлхийн бүх мэдээллийн санг өөртөө тийсэн. Тэгэхээр мөнх амьдлаг төлөв штэ. Маш хүчтэй. Дэлхий өөрөө л байж байгаа гэсэн үг. Одоо бид нар яг нэг дээшээ хэмжээс ахаал хэмжээс ярихаар арай нэг сүнслэг талдаа дэлхий бодит амьдралаас жоохон тасарсан юм яриад байдаг. Гэтэ хитийдсэн ч юм уу нэг үлгэр домгийн нэг яг арга дээр болгож явах хэцүү төвхтөө хүн ойлгоход хэцүү зүйлүүдийг яг арга талаас нь одоо дэлхий дээр зөв нэрээ зөв бүр ингээд ухамсараар газардуулах хийдэг оршихуун одоо өгд хүчин чадал юм байна шүү дээ. Тийм мөнх хөх тэнгэрчийн дэлхийгээр дүүрэн төрөл авалт хийсэн мэдээллийн сантай тийм үү? Энэ дэлхийн бүх туршлага туулд түүний дотор бий. Бүхий алдаанууд тэрний дотор засагдсан бүх одоо туршлага туулууд. Тэгвэл бидний одоо тэр нэг хүрчээ тэрийг хүртүүлж чадахгүй байгаа мэдлэг мэдээллийг мөнх хөх тэнгэр маань өөрийн дотор байгаа туршлага туулалтаа дэлхийжүүлэлт монголчлон гэдэг шиг дэлхийжүүлээд энэ дэлхийн хөрсдөд буулгаж ирж байгаа хгүй. Бид нар нэг дахиараа ижилсүүлнэ гэж ярьдаг шүү дээ. Хүн болго өөрхөн итгэл үнэмшилтэй одоо сурсан мэдсэн болгоно ижилсүүлж аавна гэдэг шиг мөнх хөх тэнгэр маань өөрлөгөө нэгдэг өдөр хэмжээсийн мэдээллүүдийг ижилсүүлж буулгаж ирдэг гэсэн. Өөрөөр хэлбэл хэмжээс болгон ч өөр хоорондоо ижилсэж бууж ирдэг учраас
тий ийм үе давхарга мэт тогтцсон ухамсарын хэмжээс мэдрэмжийн хэмжээсүүд байгаа даа шүү дээ. Тийм тэр өндөр хэмжээсээ ухамсар мэдрэмжийг доошоо буулгахад бол маш их зөрчил гардаг тийм. Тийм. Түүнийг хэн хамгийн сайн их вэ? Мөнх тэнгэр. Мөнх тэнгэр одоо бидэнд ингэж одоо хуваарлагдсан бууж ирж байгаа. Бидэртээ одоо бидний сүнсний өгдөл зорилготой ижилсэж орж ирж байгаа төлөвүүд маш гоё тайлбарлаж тий энэ дэлхий дээр хинж ойлгохдохоор хэмжээнд бидний хүрсэн төвшингээ буулгаж оруулж ирдэг. Бүр үнэхээр гайхалтай тий. Гэтэл бид бол тэрийг яг мөнх хөх тэнгэргүүгээрээ буулгахад авигцсан байгаа. За тэгээд тэрнээс гадна одоо бас за жишээ нь одоо бидний хүндэлдэг хаан дээдсэн маань тухайн үедээ бас өөрийн дотоод шугаараа бусдаасаа илүү өндөр хэмжээс рүү нэвтэрч орж чадсан. Тэгээд мөнх хөх тэнгэрийн үйлийг өөрөөрөө дамжуулан бийсүүлэхгүйгээр тий шууд ингээ гаргаж мөнх тэнгэрийн хүчинд ор зүтгэж чадсан. Одоо чадсан тийм үү? Хамгийн тод жишээ байгаа дээ шүү дээ бидний тий. За тэгвэл одоо бас биднээс хинэн ч гэсэн одоо хамгийн өндөр хэмжээс рүүгээ тэмүүлээ. Мөнх хөх тэнгэр эцэг рүүгээ бүр ойртоод тий. Түүнийх одоо үйл хэргийг мөнх хөх тэнгэр эцгийн үйл хэргийг өөрийн биеэрээ дамнуулаад цэврээр нь гаргаж чадах бол тэр хүн мөнх хөх тэнгэрийн хүчин дор эцэг одоо нэрийн өмнөөс те энэ дэлхийг засагч болж чаднаа. Хинч энэ гончсон болох юм шүү дээ те. Тэгээд мөнх хөх тэнгэрийн үйлийг өөрөөрөө дамнуулан хийж явахдаа мөнх хөх тэнгэрийн асар их хүч чадлыг өөрөөрөө одоо өөрийн эд эсүүдээр шингээгээд өөрийн яс цусаар одоо дүүргээд илүүдэд ихсэн нь одоо ураг удамлууга тараад энд ингээ алтан ураг үүсчихдэг байхгүй. Алтан ураг гэдэг бол тий өндөр дэд хэмжээсийн гэрлэн төлөв тэр өндөр одоо цэвэр ухамсар мэдрэмжийг дамжуулан буулгах нар гэсэн үг шүү дээ. Тэр дотоод гэрлийн төлөв хүртэл хэмжээс ахиулсан дотоод оршуултаа холбоод тэгээд тэрийг мөнх хөх тэнгэрийн оршуултаа ингэж нийлүүлж газардуулах чадамжийг эзэмссэн хүн тийм эзэмссэн хүн. Тэр хүн үе удам руугаа бас энэ цусан генерээ дамжуулдаг байх юм шүү дээ. Тэрийг алтан ураг гэж хэлээд байна. Тэгээ өөрөөр хэлбэл за одоо бидний хар тий дээд гэрлэн төлөвөө өөрийн замлаар яваад нийчлээ. Мөнх хөх тэнгэр түүнтэйгээ хоршоод түүнийгээ хөрстүүлж буулгаад арга андал руу оруулаад ирлээ. Арга билег тэнцэж байгааз. За тэгээд тэнцээд аваад ирсэн тэр хүний үйл одоо ариун сайхан гэд үйлчилж байгаа. Тэр хүний одоо энэ сав болсон бие нь тэр эрчим энергийг дааж чадах хэмжээний өндөр татамжинд тасаж өөр дотор байгаа бүхий л одоо тэр доод татамжийн засаж залуулах те айдас одоо хороо цэвэрлээ. Нэг юм гоё цэвэр сав болж хуурахад түүгээр дамжуулан түүнээс одоо төрж байгаа үр удмууд нь яг тийм зөв эрчим энерги хэлсэн эрчим энергитэй болоод ингээд гарчиж байгаа. Тэгвэл тэр алтан ургийн хүн. Мөнх хөх тэнгэр зүтгэгчийн үр удам. За тэгээд энэ цаашаа үргэлжлээ яв. Мэдээж тийм одоо өндөр төлөвийг эзэмшиж чадсан алтан ураг болцсон алтан ургийн одоо суурийг өөртөө тавьсан хүн үр хүүхдүүдээ өөртөө ярьж байгаа тэр одоо хөргөн бэрүүдээ бүгдийг ингээд тэр ойлголтоороо зэгцэлж өөрчилж ухааруулж сэхэрүүлж башхуур руу оруулдаг болгоод энэ хэв үзэгдэл ингээд тарахыг
ингээд цаашаа алтан уураг үүсэх гэж ирж байгаа байхгүй. Тийм. За тэгэхээр энэтэй холбоотой одоо бодлын эзэн сүнслэг сургалт энэ төвөөс одоо анхан дундын хичээл эхэлж байгаа шүү дээ, сургалт. Тий. Одоо 4 сарын 21-ээс эхэлж А бид өмнө сургалтаа зөвхөн өөрийн дотоод оршихууруугаар нэвтрэх тухай ярьдаг гэсэн бол одоо бид дотоод оршихуураараа нэвтрэхээс гадна одоо яаж арга дээр хөсдүүлж болох арга билгээ яаж тэнцвүүлэх вэ? тий арга билгийг хэрхэн тэнцвүүлэх вэ? Буюу мөнх тэнгэрийн одоо үйл мөнх тэнгэрийн мэдрэмжүүд, мөнх тэнгэрийн дамжуулалтууд түүгээр дамнуулсан одоо давхар хичээлүүд оруулсан. Яг ийм одоо сургалтыг явуул. Урдны сургалтаас онцлог нь бол энэ байна шүү дээ. Арга билэг хослон гэсэн үг тий. Урднаад бид дандаа бэлэг ертөнцийн буюу даалж ертөнцийн татвар нь өгчийн одоо мэдрүүлж тий. Тэнд орших чадрыг нээж өгч зөвхөн дотоод оршихуурь нь оруулдаг байсан бол одоо энэ удаагийн сургалт нь оруулж чад тэнд дотор байгаа чадар чадамжийг хэрхэн мөнх тэнгэртэй хослуулад энэ арга амьдралд гаргаж яг өөрийн тэр одоо төрлөх Монгол яс цусныхаа тий энэ өгдлийг тэр татаад ашигтайгаа хамт гаргах сурах тал дээр нь хичээл авах гэдэг байхгүй. Угаасаа царин болцсон. Хаасаагүй мөнх хөх тэнгэрийн тухай ярьж байна тий. Тэгээ мөнх хөх тэнгэрийн тухай ойлголтыг бид нэг ингэж цэгцэлж өөр хоорондоо үзэл санаагаа нэгтгэхгүй бол мөнх тэнгэрийг өмчлөхсөд тий өөрийн хүрсэн хэмжээсэндээ түүнийг одоо хүлээд зөвхөн түүнийг мөнх тэнгэр гэж хэлнэ гэд автуулаад байгаа учраас энэ тал дээр одоо бидний зүгээс одоо яг өөрсдийнх нь дуу хоолойг бидний зүгээс одоо ажил хийсэн байж тээ эхлүүлж байгаа гэсэн. За тэгээд өнөөдрийнхөө подкастыг энэ үргээд дуусгах. За тэгээд манай бодлын эзэн Facebook-ыг дагаарай. YouTube сувгийн маань цааш нь одоо шеэрлээрээ тий аль болох олон хүмүүс монголчуудаа энэ подкастыг манд амжуулахыг хүсэж байна. За баярлалаа.